За, арилгын тэмцэх газар хуулийн хяналтын байгууллагууд бол бие даасан байдлаар цаана хуулийн хүрээнд хян шалгалтаа хийгээл явах үүрэгтэй. Тийм бол бүгдээрээ хамтдаа шалгуул ил гэж шүү дээ. Монгол Улсын ерөнхийлөгч, их хурлын дарга, тэгээд засгийн газрын гишүүд, улсын их хурлын гишүүд үнэхээр тийм бол бүгдээрээ шалгуулаад нотлол ингээд эргэлзээгээ тайлаад явчихъя гэж. Ингэжээж одоо бүгдээрээ нэг цөөхөн монголчууд нэг талдаа гараад явахгүй бол дахиад ингээд зөрчил үүсээд хуваагдал үүсээд явах юм бол энэ ус маань яах вүлээ. Тэгэл нөгөө залуучууд нь явсан хэвээрээ. Тэгээд дотроо зөрчил тэмцэлтэй тухайлбал хэрүүл маргаантай айлд чинь хүн яаж зочиж очих вүлээ дээ. Тэрнтэй адилхан бид нар одоо энийг ч л өөрчлөх гэж тогтолцооны өөрчлөлт хийсэн. Энийгээ бид нар цемтлэх гэж хамтарч ажиллаж болд юмаа гэж баруун Европын загварыг авчирч ингэж холимог системийг оруулаад хамтарсан засгийн газар байгуулагдсан шүү дээ. Энэ дээр л үнэтэй байгаа, энэ дээр л тууштай байгаа. Энэ бол Монгол улсын эрх ашиг. Өнөөдөр магадгүй муу хэлүүлж атлуулж болно. Гэхдээ улс төрчийн амьдрал гэдэг бол алга ташуулдаг амьдрал биш ээ. Улс төрчийн амьдрал гэдэг бол муулуулна, харлуулна, гүтгүүлнэ. Гэхдээ ардтал нь улс орны эрх ашиг бол тэрнийхээ хатад шүтээ зууж явдаг энэ төрийн сэтгүүлтнүүдийн үйл хэрэг гэдэг байхгүй. Ийм болохоор өнөөдөр магадгүй оюун эрдэнэ дан төмөр дорч ханд нар хамгийн муухай хүмүүс байж болно. Гэхдээ үйл хэрэг маань энэ бол үр дүнгээ өгнө. Энэ бол Монгол улсын эрх ашиг байхгүй. Монгол улсын арчлын эрх ашиг. Энийг ашиглаад хэн нэг нь Монгол улсын ерөнхийлөгчийн засаглал руу битээ оруулчихсаа гэж бодож байгаа. Энийг ашиглаад засгийн газар нь ингээд докторгүй яваад хаус байдал руу дахин битээ ороосоо гэж бодож байгаа. 1996-аас 2000 онд 4 удаа засгийн газар огцорсон байдیں۔ Одоо засгийн газар дахин огцроод байдаг. Энэ парламент чинь бүтэхгүй юм байна. 126 гишүүнтэй холимог системтэй парламентын арчлан бүтэхгүй юм байна. Тийм болохоор одоо ерөнхийлөгчийн засаглал руу орё гэдэг ийм сонирхол битгий байгаасаа гэж үзэж байгаа. Ийм агуулгаар анх хүн ам хамтарсан засгийн газарт орсон. Энэ дээр бол хамаатан бол ингэж бид нар энэ хоёр том хөрш орны дунд тэгээд арчсан Монгол улс байя гэж байгаа бол парламентын засаглалыг бэхжүүлж явах нь өнөөдрийн энэ төрийн сэтгэлтнүүдийн улс төрчдийн үүрэг юм. Энэ дээрээ бол хавтав байгаа. Энэ ч асуудлаар манай хүн намын зөвлөл бас ярьж байгаа санал нэгтэй гарч ирлээ. Магадгүй маш олон залуучууд иргэд хүн намд ингэж саналаа өгсөн баха үнэн. Бид нар түүнд нь бол талархж байгаа. Бид хизээч энэ үйл хэрэгээс огтож ухраагүй. Харин өнөөдрийн энэ болж байгаа үйл явдал бол энэ бол парламентын засаглалаа цаашаа бэхжүүлж явах уугүй гэдэг ийм сонголтын өмнө байгаа гэдгийг би бас хэлчмээр байна. Хэлэх юм хэлэх эрх зориг бас байна. Хэн нэгний өөдөөс бас ингээд чих харж байгаа нүдрүү харж байгаа өгөө хэлэх бас ийм боломж бас байна. Тэгээд ийм болохоор хүн намын даргын хувьд хэлэхэд одоо бол бид нар парламентын засаглалын талд байна. Цаашаага цөөхөн монголчуудыг амьдрах тэр боломжийг нь суурийг нь хийж байгаа. Магадгүй үр дүн нь маргааш гарахгүй байлаач гэдэгс урт хугацаанд бол гарна гэдэгт итгэл үнэмшилтэй байгаа.